байна. Бичиж өгсөн. Нэг MSN Talk гэдэг явуулдаг гэсэн шүү дээ. Тэгээ тэрийг төр завсарласан байж байгаа. Одоо бас ингээд цаашдаа хөрхөж шагналтаараа манай бүжиг өдөрний ангийнхантайгаа хамтдаа гэж дугаараас хэлээд бичигээ бодож байгаа. Тэгээ өдөрийг мэдчихээ. Заасан Talk гэдэг контент маань явагддаг байсан. Тэгээд өдөр шаа бүгдээ одоо бас шинэ фэшн юм байдлаар асуулгээд хэдүүлээ гоё юм яриад явчих те нэг амар алтны бишимчин зүгээр гоё зүйлтэй байгаа. Бас баярлалаа гэж хэлье. Бас ийм одоо үргэлжлүүлээд ихтэй те бас биднийг сонгож бас энгийн яриа өрнүүлэх болсондоо баяртай байна. Тэгээд амжилттай баярлалаа. Аюу талархаж явж байгаа. Яг багшмын биднэрт одоо дасгал зааж байна те сэтгэл санааг минь бас үнэхээр дэмждэг. Дээрээс нь бас тодорхой хэмжээний эмгтэй хүн байх тэр урлагт бидрийг амар ингэ түлхээд байгаа байхгүй. Ингээ шатаар буухтал цих нуруугаа бариад хөлөө гоё аваад яв гэдэг ингэ хажуураа шууд нуруу авчих шүү. Амар гоё. Ерөөсөө л амьдралд хэрэгтэй алхам бүртгээл хоол унднаас эхлээл те. Хичээ тэгээ суухгүй гэдэг юм ингээд ихсэж байгаа. Бандаа суугаад Ямар нэгэн зэрэг барьж аваад яг ярьдаг байгаа. Өнөөдөр манай анхаагч маань төрсөн өдөр нэлээд дуусаагүй урт явж байгаа энэ жилдээ. 3-р ихсэн төрсөн өдөр өнөөдөр чинь 17 болт үргэлжилсээр л байна. 5 сарын 3 юм уу те. Хизээний марцсан юм шиг. Би бүр 5 сарын 1-нд төрсөн өдрөө тэмдэглэх гээд явсан заяа. Тэгээ 3 тэмдэглээд тэгээ одоо хүртэл ингээд тэмдэглэсэн. Дараа жилээс бараг 5 сарыг тэр чинь зориулсан юм шүү. Тэгээ юм шиг байна шүү дээ. Тэгээ ямар ч Тэгээ 5 сард ч бас манай Сагнагийн төрсөн өдөр гэдэг. Ер нь нэлээд олон хүмүүсийн төрсөн өдөр байна. Заягч шийдэлтэй лээ. Тэгээ бараг 5 сар яа. Тэгээ манай өглөөний ангийнхан маань илүү гоё юм. Хамт олонч гоё нийтч анги хамт олон бүрдсэн. Тэгээд багшийн хаваасаас аюул талархаж байгаа. Тэгээ өөрсдийнхөө төлөө маш гоё юм одоо алхам биш алхамыг хийгдсэн тий. Тэгээд айгүй мундаг тийм дайчин бүсгүүчүүд ардаа ингээд харахад бүгдээрээ л амар олон юм амжуулаад явж байдаг. Тэгээд та дээр айгүй бахархдах шүү. Бичлэг хийж байгаа дээрээ дайландуудаа сэтгэлийн хавгийг хэлчихэ тий. Баярлалаа. Тэгээд бас айгүй гоё ингээд үр дүн гараа явж байгаа дээр нь бас үнээр талархаж байгаа. Тэгээд яг ингээд жижиг ч гэсэн эн чинь бидний хувьд амар гоё бүр ингээд чамлахаар чанга атга гэдэг үр дүн байхгүй юу. Тэгэхээр бас нэг амар жижиг бол биш үр дүн. Тийм яг хоо тэгээ бусад хүмүүсийн хувьд магадгүй. Тэгэхээр бидний хувьд бол эн чинь нөө чамлахаар чанга атга гэдэг одоо амжилтууд явж байгаа. Тэгээ энэ маань ингээ уртын хугацаанд том амжилт болж гарч ирэх байхгүй тий. Одоо дөнгөж 1-2 сарын дараа 3 сарын ингээ үр дүнүүд штэ. Тэгээ бодохоор таад маань амжилт гэсэн багш нь ямар ч байсан. Тэгээ 2 сарын дотор чинь бид нар чинь баг 2 бүжиг баг сураад үүнийдээ дахиж бүжиг эхлүүлээд нэгрээ хийсэн тий. Дээрээс хэмжээ нэмэгдээд Өнөөдөр 100 5 төрлийн тасгалыг 100 гэхээр 500 удаа хийсэн. 6 600 хийсэн юм шиг. Амар панчаа гэдэг. Панчаа гэдэг нь ерөөсө дандаа сүнэл. Бид одоо амар сүнэлтний мастер Яа, инээдтэй. Тэгээд маань ер нь одоо нөгөө Солонгост амьдарч байгаа ээжүүд чи ерөнхийдөө бүгдээрээ одоо ингээд ээжнэр тэгээд завгүй байдаг шүү дээ. Тэнгүүтээ бид нар ингээд одоо ингээд эхнээсээ саахнаа маань ингээд хаалны газар ажилладаг. Би ингээд багш ингээд ажилладаг. Заяагч маань завгүй. Танаа манаас ингээд бүгд ингээд завгүй ажилладаг. Тэгээд тэр хооронд ер нь яаж ажлуудаа зохицуулж байна? Өдөр ер нь төлөвлөгөө гаргадаг. Эсвэл шууд ингээд урсгалаараа ингээд сүнгэнээл өнгөрчдөг. Зарим хүмүүсээс тэгдэм билээ шүү дээ. Сүнгэнээл. Тэгээ болохоор өглөө болгон босоод ер нь бол бичих гэж оролдтой. Өнөөдөр юу их вэ гэдэг төлөвлөдөг бичдэг байхгүй юу? Ийм ажлуудыг заримдаа бас бичиж амжихгүй үед гарна л да. Тэр үедээ яадаг тэгэхээр зүгээр ер нь боцчтой. Тэгээ утасныхаа нөтөн дээр ч юм тэмдэглэдэг. Ер нь тэмдэглэгээ их аягүй чухал юм санагдана. Миний хувьд бол. Тэгэхгүй болохоор нөө стажикэн урсчтэй штэ. Хийхгүй явчихаар. Тэгээ тэр дунд амар ажил мартагддаг. Тэгээ зарим нэг жижиг юмнууд аюул мартагдчихтэй. Тэгээд учраас яг төлөвлөхдөө өглөөдөө биш. Өмнөх өдрийнхөө орой өөртөө нэг 20-30 минут гаргаад 10 минут ч юм гаргаад яг гоё ингээд маргаашаа төсөөлж бодоод би тэрний дараа тэгнэ тэгвэл тэгчих юм байна. Тэрийг орох замдаа тэрийгэ дайрчих юм байна гэлтэй бид нар ч юм дайраа ингээд нэг бөөндө явчихдаг тийм зантаа шүү дээ эмэгтэй хүмүүс ч. Тэгээ би болохоор дандаа өмнөх өдрийнхөө орой за маргаашаа тийм юу яа гэж төлөвлөчөөд унтдаг. Тэгэхээр аяг гоё. Өмнөх өдрийнхөө оройн л ер нь төлөвлөсөн шүү дээ.
Хон маш зөв баталтай төрсөн. Оройн ажиллаад тарчаад ер нь бодоод нэг бичдэг юм уу? Бодоод тархиндаа бүх бичиж явчихсан. Тэр асаагүй зөв. Миний хувьд бол бас ялгаагүй. Яг тэр өдөртөө утаснаас мессеж ирэх юм уу те? Одоо ямар нэг юм тийм өдөр солигдсон шүү дээ. Төлөвсөн ч гэсэн ажлын юм чинь. Тэгээд болж өгвөл ер нь дасгалтай ус өдөр бол ажлаа амжуулалттай. Шуурхаа ирч хүчтэй явчихсан. Ер нь нэр тэгдэг те. Анзаарах Дасгалын дараа шал өөрөд шүү дээ. Амар тийм тарихс хүртэл сэрэгчтэй. Тэгэл хурд урдан амжуулчаад орой гарах цаг нь айгүй их цаг үлдсэн. Дасгалтаа яваг өдөр болохоор жоохон ингэж Зорог юм аа. гэдэг. Гад ингээд гэдэг. Тэр ер нь болж өгвөл алхах дуртай. Алхаж байгаа хөтөө бас ажиллаа бас бодно. Миний хувьд бол өөртөө айгүй их цаг гаргадаг болсон. Харин яг наач амар зүг байгаа даахгүй. Миний хувьд болохоор нөгөө бид нар нөгөө хэд ачаалтай ажил тэгэнгүүтээ дээрэс нь тэрний хажуугаар нь хүүхдүүдтэй цаг гаргахгүй гэсэн бодол амар их төрүүлж бодогдонгуудаа өөрсдөө амар хачаад байгаа хгүй. Тэгээд тэгэнгүүтээ ажил тэгэнгүүтээ хүүхдүүдтэй цаг гаргах гэж ингэнгүүтээ дунд нь эмэгтэй хүмүүс ялангуяа Солонгост ажиллаж байгаа. Одоо бид нэр Солонгост ажиллаж байгаа хүмүүсийг л ярьж тийм. тийм шүү дээ. Тэгэнгүүт амар хитрхийг ачаадтай амьдралын дунд өөрсдөө хаянгуудаа одоо тэрэндээ стресстэй жингээ нэмэх ч юм уу, стресс дүнгүүдээ одоо ганц нэг пив уух ч юм уу, хоолоо идэх ч юм уу те. Тэгэнгүүтээ ингээд нэг бид нар бол одоо нөө дасгалын дараа ингээд кофегоо уугаад суухад тэнцээ амар их стресс солигдож байгаа байхгүй хоорондоо яриад инээгээл те. Үгүй тэр чин тэгжээд байгаа. Тэнгүүтээ амар их мэдээлэл солилцоод тэр имлэг байлаа, тийм юм байлаа, тэр гоо сайхан юм байлаа. Тэнгүүтээ нэг иймэрхүү цаг яг ялангуяа Солонгост байгаа эмэгтэйчүүдэд амар хэрэгтэй юм шиг байгаа байхгүй. Яг тэр цагийг ингээд өөртөө зориулаад гаргаад тэнгүүтээ юм хүмүүстэй очиж уулзаад ч юм уу те. Надад бол тэр бүр нөх сүүлийн 2 сар айгүй чухал санагдав. Та хэд 2 сар яг юм тий. Та болохоор ч надад өмнө байжсэн болохоор бас яг тэр цаг бас байжсэн. Тийм байсан Тэр үед байсан. бол биднэрт копиний цаг байсан. Тийм хаалны цаг болоо байгаагүй тийм. Тийм нөгөө бүр одоо болохоор ч бид нэр Амралтын өдөр бол нэг уулзцаанаа гэсэн. Тэгээ яг одоо нөгөө нэг юм чинь нөгөө биеиндээ тасаад дээрэс нь нөгөө нэг бид нар хоорондоос биенийгаа илүү мэддэг болж байна л да. Анх чи яг тэр үед чинь дөнгөж эхэлжсэн гэдэг утгаараа нөгөө нэг жоохон биеийн ер нь л танилцаж явж байсан үе шүү дээ тий. Одоо болохоор илүү нөгөө биеинтэй татан болсон болохоор илүү одоо бол нэг санаад байна шүү дээ. Харин тийм шүү дээ. Тэгээ би яг сайн хэлсэн чинь бас бодлоо. Энэ анхаарч яригдсан нөгөө нэг зүр яг тасгалтаа өдөр гэдэг би өөр аспектыг анзаарсан байхгүй юу? Яг ингээд янгууд яг бүтээлчээд амар өв бүтээлтэй юмнууд гарцсан. Айгу ажил гараас гарцсан тий. За яг бусад өдөр хийх нь хийдэг ч гэсэн яг нэг тийм яг тасгалтаа өдрөө гүйцэтгэв байхгүй юу? Тэр тасгал айгу тийм айгу нөлөөлт юм байна тий. Ер нь ингээд олон дундч ирсэн. Зав тасгал гэдэг чинь зовж иж тэрийг өөрөө хизүү юм дийлээд гараад ирсэн чинь тэрний дараагийн ажлууд бол энэ юу юм бэ? Энэ юу юм бэ? Би чадна штэ гэж хэлчихэж байгаа. Тасгалгүй өдөр болохоор өөрийгөө хайрлаад инхрийлээд гівччээ дараагийн ажлууд нь тэгэл хүн санагдаад байгаа аахгүй. Тэгэхээр босонгууд өглөө нөгөө нэг гүрэлгчгээр тэгэл дараагийн юм бол хөнгөн санагдаад байгаа аахгүй. Та нар энэ нөө бүтээл зүйтэй бас айгүй хол. Магадгүй өнө бүтээлч гэдэг юмгт нөгөө нэг би бас амар урд нь ингээд нөгөө айгүй хэм биччихээд нөгөө тэрэндээ хүрч чадахгүй амар ингээд бас ингээд өөрөө тэрэндээ би 10 ажил төлөвлөжөөд 5 ч хүрсэнгүү гэдэг амар сэтгэлээр унах ч юм уу. Тэгвэл нөөнийг бас тийм арал байдаг юм байлээ. Манай хүн болохоор айгүй тэг зөвлөдөг. Йоо, нөө даахгүй болоо гэдэг шиг ийм их ажил өөртөө төлөө чи нэг юм энийг угаасаа амжихгүй шүү дээ. Тэр чи өдөрт ядч нэг л юм төлөвлөл, нэг л юмыг чанартай хий гэдэг. Тэр бас айгүй бас зөө юм шүү шүү тий. Тэг би болохоор амар нөө санаагаараа барчих гад байдаг бүртөө. Тэр болохоор стресстэй байдаг гэж байна. Тэр бас монгол хүний нэг онцлог байхгүй. Манайх ингээд нөгөө нэг багаас л бид нар ингээд авиастай гэдэг нэг үг заяа. Бүх тал дээр авиастай чадвартай. Одоо спорт бол спорттойгоо тий Өөртөө юу? Тий ер нь бол бид нар багаас ингээд нөгөө нэг талын авиас чадвартай гэдэг төрөл маань тий айгүй бидний багаас хүмүүцсэн нэг арга барил болчиход байхгүй. Тэгэхээр та нар солонгос хүмүүсийн арга барилыг харж байна уу? Багаас нэг юмар л явуулцдаг. Ер нь бол хүүхдээ тийм төлөвлөгөөтэй чиглэлтэй юм болох ингээд багаас нэг юм бариад дугууланд явуулчихаараа тэр хүүхд чинь нас биеинд хүрээд ирэхээр зөвхөн тэрийг л маш сайн хийдэг. Тэрүүгээр л холгоолоод идэх чадвартай. Тэгээд бусд нь бол тэднэр сонирн биш. Тэгээд зүгээр л үзэгчийн юунаас хандчихж байгаа байхгүй. Бид нар болохоор бүгдийг чаддаг юм шиг мөртлөө пек одоо 100% нь чадахгүй ч гэснээр
50% чадаад байдаг учраас бүх юмд гар бие оролцож тийм ийм нөгөө нэг дайчин тийм чанар нь бас байгаа хгүй. Тэгэхэд эднэрийн яг ялгаа нь бол аюу тийм бидний үндэсний нөгөө багаас өссөн тэр арга барилын үр дүн одоо яг насанд гарсан энэ биеинд ингээд юм болгоныг амжуулчих гэж зүтгээд байгаа тэр зам байна. Би нэрээ сая заяаг шиг хэлэхээр гэмт бодлоо. Би бас яг нөгөө нэг энэ нэвтрүүлгээ ер нь одоо яг яагаад хийсэн, ер нь яагаад MSM гэж нэрлсэн бас манайд бас сайн мэдэхгүй шүү дээ, тий. Бас тэрийнхээ учрыг нэг гоё тайлбарлая гэж бодож байна л та. Тэгээс их яг асууя гэж бодож байсан. Тийм үү. Тэгээ Mongolian Super Mom гэд би нөгөөдөн 19 онд биш 18 онд хүүгээ төрүүлчихэд 19 онд би яг ингээд search хийгээ хаасан Google дээр гэсэн чинь нэг ч тийм байдгүй юм байлээ. Тэгээ тухайн үед нь яачаад би нэрээ яагаад Монгол эмэгтэй би яг тэр үед нөгөө амар ачааллыг авцсан ингээд нөгөө нэг тэгэл өөсөө яг хилийн чандад байгаа ээж аваасаа хол байгаа та нар маань ч гэсэн бүгд л яг ачаал авсан шүү дээ тий. Би ганцаараа авч ирсэн биш яг тухайн үед яг надад тэгж мэдрэгдэжсэн байхгүй. Тэгэхээр яг над чиг ингээ мянган ээжүүд авч тийм ээжүүдэд юм урам зориг гоё өгсөн нэг тийм ямар юм хийх үү гээл дээрэс нь нөгөө жоохон холтцсон мэрэгчлээсээ тэгээд нөгөө нэг жоохон ингээл нөгөө ямар нэг юм хийхгүй болдгүй таарцсан гэртээ хүүхдээ хараад байгаад хаад тэр тэгж жагаад яг ингээд ер нь Mongolian Super Mom гэдэг бол бүх ээжүүдэд л одоо Монголын одоо ирээдүйн зөв иргэнийг бэлдэх гэдэг утгаар нь дээрэс нь ер нь л ингээд бодоод байнгут дэлхийн зөв иргэнийг бэлдэх үе болчиход байгаа байхгүй одоо тий ганцхан Монгол биш тэгвэл тэр иргэнийг хэн бэлддэг гэсэн чинь аавын нэг 30-аас 40% оролцоо байхад ээж нь 50-аас 60% оролцоо тий 70% оролцоо гэж ээж гэдэг хүн амар чухал нөлөөтэй байж айгүй олон судалгаанаас гараад ирсэн. Тэгээд бодонгот ерөөсөө л ээж нэргээ гоё ерөөсөө соёлжуулъя гэгэрүүлээ өөрөө ч гэсэн хөгжээ. Би өөрөө болоогүй тий тэгэхээр чи өөрөө хөгжүүл ингээ өөртөө ижлэх ээжүүдийг хөгжүүлээд ирэхээр чинь яг би хүүхдтэй анхаарал халамж өөрийгөө хайрлах маярлах гэх тий айгүй олон хүчин зүйл нөлөөлнө гэж бодоод энэ нэрээ өгчээсэн байхгүй. Тэгээд авчилж явсаар байгаа л MSM болоод тэгээд ээжүүдийн яриа гэж. Тэгээд нэгэнт энийгээ тайлбарласан дээр нөгөө түрүүн бас гоё ярьсан шүү дээ тий нөгөө яг сайн ээж гэж яг ямар ээж хэлээд байгаа муу ээж гэж ямар ээж хэлээд байгаа завтай байхаараа сайн ээж байд юм уу завгүй байхаараа муу ээж болчдөг юм уу тий энэ дээр ер нь манайх ямар бодолтой байна маш олон одоо жинхэнэ айгүй олон юм амжуулаа явж байгаа ээжүүд юм бас тэгтээ яаж яг насны онцлогийн хүүхдүүд байгаа байхгүй айгүй гоё юм би 2 хоногийн өмнөөс нэг энэ тухай бодлоо ингээ оройд завтай болохоор өөрийгөө амраагаад би ингээд жишээлбэл өөрөндөө ингээд хөлөө цайгаад хөвтцэн зурагтаа үзсэн заяа. Ингэсэн чинь том оронд хүүхдийн ганцаараа зурагт үзээс сууж байгаа. Тэр чинь ганцаараа байсараад би завгүй үед бол үнээр яалтчгүй ганцаараа ингээд орхих үе бол байна тийм. Тэгээ би завтай байхдаа бас өөрийгөө амраагаад явчихж байгаа байхгүй. Гэтэл тэр хүүхэд тэнд яг ганцаараа сууж байгаа гэхэд би бодчихсон байхгүй. Би хүүхдтэйгээ оройдоо ядаж нэг 10-20 минут 30 минут нэг юмаа гэхэд өдөр яаж байгаа юунд болж जैन те найз нөхд нь яаж юм эсвэл одоо биеийн байдал нь ямар байна сэтгэл санаа нь ямар байна одоо нэг өнгөөр тодорхойлоод ярьдаг юм л да чинь сэтгэлийн өнгө ямар байна гэхээр ногоон байна ууртаа бол улаан байна те төгшөртөө шар байна юу ч бодохгүй нэгээр цагаан байж гэдэг юм уу те ингээд нэг хүүхд ингээ удаан суугаа зурц мөдөж ингээ мон гэдэг нөгөө жингүүтлийн байдалд орчдөг тийм үе бас цагаан гэж хэлдэг юм л да тэгээд нэг юу үзчихэд яг зурт үзчихсэн чи тийм нэг нэвтрүүлэг гараад тэгэнгүүт л би бодож байгаа байхгүй. Энд чинь би надад завгаарлаа гэд би хүүхдтэйгээ хамт бижиж өөрийгөө амраагаад байгаа байхгүй. Өрөөндөө ингээ сар хөлөө цаацсан хөвтөж байгаа. Тэгээ би бодонгуутлаа би зав гарцсан ганцаараа байхдаа бол ингэж амарч болно. Гэтэл би ч одоо хүүхдтэйгээ ингээ хоёулаа хамт амарч байгаа энэ нөхцөл би хүүхд рүүгээ нэрээ оройдоо хандаж нэг 10-20 минут сэтгэлийн өнгө нь ямар байна, биеийн байдал нь ямар байна одоо тэг гуруу доор яал ингээд бүх юм шалгаал те ер нь бол юм ярьж захтай ингээд жоохон нөгөө нэг хүүхдэд ингэж хурж ярих юм бол хүүхд айгу хайр амсдаг гинэ. Тэгээд тэр нэвтрүүлгийн үзэнгүүтлэл гэс босоод нэр ингээд хажууд авч ял яаж манай охин бүр цэрвэд байгаа юм шиг надад сайн тийм болчтой юм байлээ шүү дээ. Тэгэхээр би ерөөсөө л ингэж болохгүй юм байна. Ерөөсөө одоо ингээд гар марын барайл миний хөстөө сайхан өсч том болж шүү нэрэ баярлаа. Тэгээд тийм миний хийжсэн хоол мод гол ингээ миний хоол хийсэн мэдээж ээж нь тоогооч яг үнэ мэдээж ээж нь тоогооч биш те тэгээд чадлаараа л ингээл яарч мараал ингээл утгаал халаагаал баг хоол мол өгж байгаа тэрийг манаас ингээд голохгүй амтрхан иддэг. Тэгвэл эдгээр чинь өдөр сургууль дээр мэрэгжлийн тоогоочийн хоол идж байгаа хүүхдүүд өдөр болгон өдөр нь тоогооч хоол идчихэд орой гэртээ бидний хийж байгаа хоол хаяа амтахгүй байна тийм хэдий сэтгэл байгаа ч гэсэн тэгэхэд тэрийг маань ингээд үлдээхгүй хамж иддэг баярлаа гэж хэлсэн чинь манай хүн бүр
эхлээд жоохон цэрвээд байгаа юм би мэдрээд байгаа байхгүй. Тэгээд за өстой ингэж болох юм би цаашдаа хоёулаа байгаа тохиолдолд хүүхдтэй ингэж наалдаж хамттай байж юм ярьж ах хэрэгтэй юм. Ялангуяа 10 наснаас дээш насны хүүхдүүд. Багт нь бол ингээл яалтч нөгөө гимтчихвээ гэл ингээл байнгын нөгөө хараа хяналтанд бейсбол 10 наснаас цааш ингээд би даачж байгаа чинь ингээл харахад ирүүл байна, амьд байна, сууж гин гэл ингээл баг өөртөө амар тавь нөгөө өрөнд ороод хөвтөж байгаа байхгүй. Тэнгүүтлээ ингээд харьцаад үтсэн чинь бүр яг ингээд нэг заа хүүхд бүр ингээд амар том хараал бүр ингээд гайхаал 11-ээс хүрч байгаа хүүхд чинь тэгэл яг миний яриа тутцсан байхгүй. Тэгээд жоохон гингүүтэл тэр чинь ингээд эхлийн тайвангууд баг ингээд 20-30 хувьд ярьчихж байгаа юм миний өдөөс. Тэгээ би за энэ хүүхд яг ийм дутагдлын нөхцөлд орсон байгаа юм байна. Би яг энийг одоо хожимдохгүй ингээд барьж авч чадчих байгаа юм байна гэдгийг аягүй сайн мэдэрсэн. Та нар бас тийм чухал юм ярьчлаа. Тэгээ хүүхдийн талаараа ярихаар үнэхээр яг харахгүй ингээд амар хэцүү байдаг байхгүй. Тэгээд тийм гэж бодоо гэж нөгөө хүүхд амар хайрлаа. Мундаг ээж байх гэж бодож байсан нөгөө. Айдуу зөөлөг ингээл амар мундаг яриад болохоор сая тийм ярьсан чи бүр гайхаад тийм багтаа. Тэрийг мэдэрчээ. Тэгээд харагдаж амьдрал дээр чинь тэгэл ер нь бол нөгөө дээр ахтаа учраас чи айгу хатуу ингээд өсөхгүй. Ер нь бол ингээл том харагдаж байгаа ширүү татуу хийх үе байна. Гэхдээ нөгөө нэг эмхтэй хөлтөд бүр ингээд сайн ингээд хандахгүй байгаа. Айгу сайн эмхтэй. Хоёулаа. Гэтэ эмхтэй эрэгтэй хоёр хүүхд ялгаа амар үүртэй. Баймаа хүүхдүүд бол бүр амар мэдэгддэг. 10 наснаас дээш ер нь хүүхдийг нөгөө нэг яриагаараа те үг хэлээрээ тэгж айгуух тийм нөгөө сэтгэлийн ингэж өдөрдөж өгөх хэрэгтэй юм байна. Тэгвэл хүүхч одоо яхаа мэдх юм бол ч одоо гомдоод байгаа, зарим нас залхаад байгаа ийм нөхцөлийн залхаад байгаа бол үнэхээр залхаж байгаа үед нь тэр чигт ингээд чи үнэхээр залхаж байгаа бол наадах орхиж гэдэг. Бид нэг төхөөрөмжөөр ингээд ажиллуулж байгаа юм шиг сэтгүүлээд байдаг үе байдаг те. Ихэхгүйгээр ингээд чи үнэхээр наад өнөөдөр их дургу бол амарчих. Харин маргааш шин шүү гэд ингээд сануулад тэгээд ингээд айгүй өнгөө аваатай хүүхдтэй байхгүй бол нэг 5 жил хүүхчийг ийм нэг нөхцөлдөө ингээд хаягдаа сурчхаараа 15 наснаас хойш ингээд аав ээжтэй харьцсан болчихдог гэнэ. Нэг хувь өөрийгөө том болсон юм шиг санаад байдаг. Би том болцоо. Би энийг өөрөө би даа шийдэх ёстой гэдэг ийм нөлөөд татчихдаг гэнэ. Харин 10 наснаас хойш ингээд харилцан яриад ахаараа 15 хүрсэн ч ярьж ижил би зөв шийдвэр гарна гэсэн үр дүнд хүрчдэг гинэ хүүхд. Тэж үтчээ сая 2 хоногийн бодож үттэй өөрийгөө тэгтээ өөртөө дүнэлт тавихтаа муу гэдэг дүнэлт тавьсан зүгээр. Муу ээж гэдэг тийм. Хоол идчихлээ тэгэл болоо гэсэн нөхцөлтэй сайн байна. Амарч сууж байна. Бид нар хэсэггүй хугацаанд тэрийг анзаараагүй болохоос шиг тэрийг би бол муу ээж гэж дүгнэхгүй байхгүй юу? Би бол тэгж бодож байна. Тэгээ сайхныгаа жоохон хүүхдүүдтэй нэг том заяагчтай охинтой баг ойролцоох тийм. Тэнгүүдээ нөгөө нас нөгөө нэг насны их зөрүүтэй хүүхдүүдийн хувьд одоо нөгөө хэцүүлтэй. Яг яг Ер нь гэхдээ жоохноос нь ер нь айгүй хэрэгэл басан байгуулах зүгээр. Хүүхдийг тоор ч том охинотой баян хамт байлоо. тийм шүү дээ баян. Энд тэнд ээж мэж дээр нь байгаагаа шүү. Ээжтэй бүр гэхдээ 4 сартад нэг 2 сар байлтдаг гэсэн. Тэгвэл бүр багтан юм байна те. Том байсан баян зүг давуулаад ирсэн шүү. Тэгэхээр нэг тийм юм мэдэхгүй л дээ. Тийм байна те. Гэтэ эдний би зүгээр эдний гэр бүлтэй одоо арай ойрхон байгаа байхгүй. Найзаар гэр бүлтэй. Тэгээд нэг юмыг харахаар бидний хүн ханин аян ундаг залуу бодоод би дотроо хүүхдүүдтэй аав гэдэг үгийг аяун сайн мэддэг. Том охин нь аавтайгаа тоглоод аавтай найз залуу тэгсэн тийм хүүхд тэгсэн гэдэг ангид болсон юм ээжтэй хэлээгүйч аавтай хэлсэн. Ямар мундаг. Тэгэхээр гэр бүлд нэг тийм байх хэрэгтэй хаад байгаа. Мэж нөөрөө одоо энэ шигтаныг ажиллаад ерөөс завгүй юм чинь. Сүүлийн яг жил ямар ч завгүй гэхдээ баг орой очиад өглөө гараал тий. Ингээд аавтайгаа амар цуг байгаа. Энэ үед одоо аавтай бүх юм ярина. Энд аавл байхад л болно тийм байна. Тэгээд би нэг өдөр бүр гайхсан нэг өдөр дээр цуг байжсэн чинь манай найз орж ирж байгаа юм хүн орж ирж байгаа гэсэн чинь хараа охины сарын юм нэрчсэн администрац нэрчлээ хараа нэг шоколад тавуудах юм. Би Яг эрэнгүүт нь аавда шоколад. Тэгээ хаач цаа гэсэн дэлгүүр орсон. Аавчлаад ингээд ирцэн үү. Тэгэхээр тийм аавч үгээ бүр харахаар гоё юм. Одоо манай хүн чинь охин миний охин заа одоо 9 сар 4 байхгүй. Манай тийм манай хүн чинь бас яг тийм байгаа байхгүй байдлыг харангууд. Өөрөө бас чихрэн дуртай дэлгүүр оолоо хоёлаа чихэртэй тийм нэр аягүй гоё хоёлаа найзлаа төцрөө олоо. Тэгээ шүдөө угаахтаа жоохон муудалцах гэдэг болохоос. Тэгээд яхаар
бидний хүний бас аагүй их бас заавал ээж мөндөг ээж Тийм шүү дээ. Яг үнэ яг үнэ. байхгүй байхгүй тий. Бас ерөөсөө гэр бүл зохиосон тохиолдолд дунд нь сайхан үр хөвгтэй болсон тохиолдолд аавын ч 50, ээжийн ч 50 оролцоотой байхгүй бол манай Монгол эмэгтэйчүүдийн Өөрсдөө хачаалгүй тийм. ачааллыг үүснээсээ болоод хэд их нөгөө стресс гэдэг юм бараа нөгөө төрөнгөлөх гэдэг тэр хүүхдээ ойрлж ууралдаг нуурлах юм чи тиймээс гардаг байхгүй. Тэгэхээр багш хэлдэг зүг боо ээж байхгүй сайн ээж гэж юм байхгүй. Хүүхдтэйгээ харьцаад болоод аанда тэр хүүхд ээжийг сонгоод ирсэн юм чинь хичээчих нь л бол тэр нөгөө муу сайнны ялгаа байхгүй гэж зүгээр би бодчих. Хүмүүс болоод төрсний дараах хямралтай хүмүүс болохоор би аюу муу ээж наа хүүхдээ өвдгөөд байна гэх. Хүмүүс хүүхд өвдөж хүн болох ёстой юм шүү дээ. Тэгээд тэр мэдслээ энд одоо оюутан болсон хүүхдүүд групп яа. Зарим 2 3 групп байгаа. Хачаа хүүхдтэй уучрах байна тийм. Тэгээд орцсон төрсний гадаад тэгсэн чи яг охтод дандаа тийм бичиж орж ирсэн. Хүүхдээ өвтөвчлөө яах вэ? Хүнлэг хасамжсанд ажиллахгүй шүү дээ. Би яах вэ? Би ч муу ээж яана гэж ороод. Тэгэхээр ерөөсөө муу ээж гэж байхгүй. Хүүхдээ ч өвдөж шүү дээ. Гэтэ ер нь бол яг Асрамжл хэрэгтэй тий. Асрамжл хэрэгтэй. Хайр өгөхгүйгээр хоолоор яаж асрах вэ гэдгийг сайн бодох. Тийм шүү. Замбай гоё юм тий. Нөгөө бис яг нөгөө ээж нэг амар стресстэй ингээд хит ачаал өөртөө өвдөж башгүй юм. Хит ачаал өөртөө аваад тэндээ өвдөх болохоор стресстэй л тий. Тэгэнгүүт нэр яг аавнараас хажууд ингээд яг санагч нэг төвшөөд явчих бол тэр боломжийг ингээд нөгөө тав тавиу чинь ингээд хөнгөчлөөд явчих байгаа байхгүй тий. Тэгээд аавнаар ч гэсэн Чи юу бодож байна? Сайн ээж муу ээж ер нь юу гэж бодож байна? Би яг та хоёртаа санал нэг сайн ээж муу ээж гэж ер нь ангилмааргүй байгаа байхгүй юу? Ягаад гэвэл хүн хүүхд хайрлахын тулд хүүхэд гаргадаг тий. Хүүхэд бол эцэг ихээ сонгож ирдэггүй, хайрлахын тулд хүүхэд гаргадаг. Хичнээн одоо завгүй тий. Хичнээн одоо юу гүйсэн ч гэсэн л тодорхой хэмжээгээр хүүхдэд хайрлаж байгаа. Харин тэрийгээ дүгнээд би муу ээж юм шиг байна гэж байгаа ээж бол суралцж байгаа харин мундаг ээж байгаа байхгүй илүү амьдралынхаа юм дээр суралцж байгаа мундаг ээж байгаа хүмүүс. Нэг залуу ээжүүд бол бас хэцүүлдэ бид нар ч гэсэн яг залуу анхны хүүхэд дээр яадаг ялангаа авдаг гэсэн тий. Тэгэхээр ялангуяа нэг хүний нутагт нөгөө ээж нэрээс хол төрсэн охтууд бол аюу жоохон хэцүү ах гэж бид нар болохоор бас харьцангуй анхны хүүхдүүд дандаа ээж нэрийн хажууд байсан болохоор бас арай өөр тий. Тэнгүүд 2 дахь 3 дахь хүүхд дээр болохоор арай туршлагажаад ирж байгаа байхгүй. Энд болохоор бас нөгөө охтууд маань ээж нэрээсээ хол зөвхөн нөгөө нөхөртөөгөө хамт байж байгаад ингээд төрчдөг. Зарим нь яг уу визний юунаас болоод ээж нь бол ирсэн л байж идэг тий. Тэгэнгүүт нөгөө нөхөр нь хоёулаа гэртээ суугаар чинь солонгос юм хэцүү шттэ тий. Эхлээл юу ч татаа ойлол ясаж манай хүн амар тэгжээс нөө. Харин шамарс ойлгохгүй байна гэсэн. Яасан. Ээжиг байхгүй хаа чи бүгдийг ганцаараа болгоод байсан. Ирсэн чинь бүр юу ч чадгаа хэлсэн гэсэн. Тэр бүр хэр орсон. Ээжийг амраах гэж ирүүлсэн юм уу? Чи эрхлэх гэж ирүүлсэн юм уу? Тэгээ бид нар баг эрхлэлээр байгаа таардаг. Тийм шүү дээ. ээжлэр ч өөрөө бидний эрхлэлтэй. Тийм бүр. Тийм. Өөрөөсөө яг нэг бид нар шиг нэг ийм замыг яг туулаад ирсэн болохоор тэр үеийн сэтгэл зүйн байдлыг амар сайн ойлгоод байгаа байхгүй. Тэгэхээр би сүүлийн үед нэг тийм нөхөртөө нэг хаягдсан юм шиг хүн болгон хаягдсан юм шиг найз нэргүүч болсон юм шиг тиймэрхүү мэдрэмж нөгөө мэдрээд гэртээ байгаа эмэгтэй охтуудтай ганц нэг яг таарж байгаа болохоор яг тэр сэтгэл зүг амар ойлгоод байгаа. Зүгээрээ хүүхд чинь 1-2 нас өрөөд ирэхээр наа чи юу ч би ч бүр амар тэнэг юм дээр уралж исэн байлаа гэж бодно гэсэн. Одоо чи нөгөө төрсөн өдөр амар олон болоод тэгээд аюу хэмиг. Атлас наа Яддаг болчиход байгаа шүү дээ. Би нэг төрсөн Тэтэл 25 гацчихлаа. Тэтэл 25 гацчихсан шүү. За одоо гоё яг авцаа яах вэ? Шууд ойлсон. Бид тэр гоё гэдэг нэг багшийн хийжсэн нэг нэвтрүүлгийг нэг бичиж ярьжсэн шүү. Амшгаас өнөөдөр шууд шир болчихлоо. Тэгээд биччихээ. Тэгээд шууд юм. Тэгээд камераас нэг гэж бодож байгаа. Анхаагаад бол ээж арай олон байгаа шүү дээ тий. Тэгэхээр чи яг одоо байгаа охтуудтай ер нь солонгост ингээд одоо ганц бие охтууд ингээд ер нь ингээд ажил гэж амар завгүй байдаг шүү дээ. Тэгэхээр одоо ер нь охтууд ер нь өөрийгөө яаж хайрлаж өөртөө ер нь яаж хөрөнгө оруулалт хийж яавал дээр гэж боддог вэ? Чиний хувьд ер нь яаж вэ? Яаж өөрчлөлтийг авчиж гэж бодож байна? Одоо энд нөхцөл байдал жоохон бас нэг амьдралын нэг хэм маяг өвцөл нь Монголыг бодвол арай өөр юм л та. За зарим тохиолдолд болохоор одоо ихэнх нь энд нөгөө гэр бүлээсээ жоохон хол байгаа хүмүүс ганцаар энд амьдарч байна. Бас ингээд над чи ганц хоёр амьдардаг хүмүүс байна тий. Гэр бүлгүүгээр одоо нөхөр өвөө хүүхэдгүүгээр ганц бие эмэгтэй гэж. Гэр бүлтэй
хүүхэд нь хол байгаа бас ганц үеэр амьдардаг. Тэгэхээр хоёр өөр ялгаа байгаа байхгүй. Тэгэхээр энэ хүмүүсийн сэтгэл зүйн хоёр өөр одоо миний хувьд болохоор одоо бусад хүмүүсийг бодвол би тэр одоо хүүхдээ санаал яана тийм байгаа шүү. Стресс нь арай бага төрлөг. Тэгтэл энд нөгөө хүүхэд нь одоо Монголда байгаа ээж авдаа үлдээгээд ирсэн тий. Тэгэхээр нөгөө тэр сэтгэл зүйн хүний энэ юунд амар тийм эмзэг байдаг байгаа байхгүй. Тэгэхээр тийм хүмүүстэй би бас аюу найзууд бас зарим нэг хүрээлэлтэй байдаг байхгүй. Тэгэхээр тэд нар нөгөө аюу хүнд байдаг. Одоо баяр болгон бас аюу хүнд байдаг. Тэгэхээр зарим тохиолдолд нөгөө энэ сэтгэл зүгээ энэ юугаа давахын тулд одоо нийгмийн харилцаанд орж тий бас одоо өөрийн сэтгэл зүг хандах тийм ном тохиомол подкаст юу гэдэг одоо бидний энэ орчин нөхцөл бүх юм айгуу тийм сошиал метод болчлоо тий тэгээд нээлттэй болчлоо тэгээд гуниглаад авахгүйгээр л юу юм болсон. Тэгээд хийх нөгөө нэг ажил руугаа маш тэр руугаа анхаарлаа тавьдаг. Тэгээд хит их ажиллаад ирэхээр эцсүүлд хүн нөгөө ороод биш учраас сэлэх бид нар төхөөрөмж байхгүй шүү дээ. Тэгэхээр нөгөөдөг чинь яадаг гэхээр биеийг өвддөг. Тэгээ нөгөө хөдөлмөрсөн нөгөө хурааж байгаа гэж өөрөөсөө харамлаад ганц витамин ч авч идэхгүй харамлаад байсан мөнгө нь эрүүл мэндэд зарцуулаад тэгэл хүн ингээд сэтгэл зүй эрүүл мэндээр ингээд унах магадлал айгүй өндөр байгаа юм шиг санагдаад байдаг байхгүй. Өөрөө ч гэсэн яг тэр юуны бодож жишээ би бас өөрөө байгаа. Тэр чи яг одоо тийм зүйл дээр тулчаад ер нь одоо юуг ойлгоод яг ямар алхмыг хийгээд одоо бол яг яаж явж байгаа гэж бодож байна. Өөрийгөө хайрлах гэдэг үг чинь одоо яг эхлээд би зөв өөрийгөө хайрлах гэдэг үгийг ингээд зөндөө олон одоо алдартай хүнээс хажууд байгаа найз нөхөд гэр бүлийнхэн ч юм уу одоо хүнээс сонсч л л доо. Гэтэ өөрийгөө хайрлах гэдэг үгийг ерөөсөө утгыг ойлгоод байсан. Мэддэг мөртлөө мэдгүй. Тэр үг бол үүрээ байсан юм байна. Өөрийгөө хайрлах гэдэг үг болохоор ямар үг байсан бэ гэхээр одоо яг би өөрөө өвдөж үзээд хаалгааны ширээн дээр хөвдөж үзээд хүний газар те ингээд нөгөө хөдөлмөрсөн одоо нөгөө мөнгөө те ингээд хаалгаанд өгөөд ингээд бас одоо бие өвдүүд ингээд явж исэн хүний хувьд өөрийгөө хайрлах ерөөсөө бүх юмний балансыг тэнцвэржүүлэх хэрэгтэй юм байна. За гоё те эрүүл зөв хоол хөдөлгөөн за тэгээ бас нөгөө өөрийгөө одоо тий сорих юм сурах тий энэ болгоныхаа ингээд балансаа тэгээд бас давхар ажиллаа юм тий тэр ажиллаа өөртөө таарс ажиллая хүчилж битгий ажил гэдэг юмэн дээр тэр нь ингээд эцсийн дүн өөрийгөө өвтөхгүйгээр ажиргалтай байх нь би өөрийгөө хайрлаж байгаа юм байна л гэж бодчих. Яа ямар хөөрхөө юм бэ тэр анхада баяр санагдаж. Хайдаг багш би нэ хайдаг багш дээр солилцсон гоё. Хайдаг багш нэг ингэж хэлдэг байхгүй. Хизээж бити юм хэтрүүл гэдэг гэсэн. Эдэж бити хэтрүүл, унтаж бити хэтрүүл, хайрлж бити хэтрүүл те. Одоо ингээл бүх юм дээр бити хэтрүүл амкагийн хэлж авах нэг балансыг тэнцвэржүүл. Аливаа нэг юм хитрхээрэл ерөөсөө ингээд савнаасаа хитрхээрэл одоо хүн биш болно, хоолчин хоол биш болно, хайрчин хайр биш болно гэж яг бидэрт яг надад бол яг тэгж хэлдэгс аахгүй. Тэгээд тэрийг бас аюу бодож өгд. Яг амк бол сая яг айгу гоё өгөө шүү. Бид нар дандаа мартдаг л даа. Тэг ингээд мэддэг юм а дандаа мартчих. Хамаагаад өөрөө тулж үзчихэд тэрийг нөгөө яадаг. Өөрөө тулж үзчихэд тэрийг бие дээр мэдчихэд ойлгодог байгаа. Тэгэхээр одоо энэ одоо тэгээ явсан жоохон аюу олон төрсөн өдөр тэмдэглээд мэдчихэна. Чаад нэг ганц бий байгаа шүү дээ. Гэрэл мэрлэг байгаалгаа. Босоод бид нар бүгд нөгөө гэр бүлтэй хүмүүсийн дунд суухаар гадуур орж гарсан гэсэн өөртөө гарах цаг нь биднийг бодвол арай их гэж тооцоолж болох юм уу? Гадуур орох цаг ажлаа дууссан тохиол бид нар болохоор ажлаа дуусчлаа гэвэл хүүхдтэйгээ гэр орно гэж байна шүү дээ. Чиний хувьд бол тэгэх юм бол өөртөө зарцуулах цаг нь арай та нараас илүү ойлгомжтой ойлгомжтой шүү дээ. Тэгээд дуртай үедээ тань дуртай үедээ сэрэн тий. Тэгэхээр нөгөө өөртөө зарцуулах цаг бас тэгэл ингээ нөгөө нозоор залхуурах цаг арай илүү. Цаг илүү ээжүүдтэй бодвол ээжүүдээ тэр гоё цаг залхуурах юм шиг. Тэрийг харин нөгөө нэг яг зөв юм да. Яг тэгэхгүй бол бүр назгаараад, тарглаад, бүр эрүүл мэндэ алдаад, бүр тэгэхээр одоо энд байгаа зарим одоо ихэнх нь нэг судалгаа хэлээ л дээ. Элчин сайдын яам сая нөгөө чулуун уулзалтын юм дээр тэр судалгааг харж ирсэн. Тэрэн дээр болохоор дээлэн 80% нь одоо солонгос нийт 50
50 гаруй мянган монгол байгаа юм байна л да. Нэгсэндээ бараг Монгол улсын хэмжээний нэг сумын аймгийн хэмжээний хүн байгаа юм. За энэ аймгийн хэмжээний хүмүүсийн бараг 100-ны одоо 60-аас 70% гэсэн баха нэлээ их хувь ганц үеэрээ энд ингээ амьдардаг хүмүүс байгаа байхгүй. За тэгэхээр тэр хүмүүс ерөөсөө ихэнх нь одоо юу хийж ийнэ гэхээр зарим нь бол одоо зөвхөн ажил гэр хоёроо амьдарч байна. За амралтынхаа өдөр ерөөсөө өдөржингөө зарим нь унтарч байна. Зарим сайхан пиогоо сууж тий. Гэхдээ зарим нь бол аягүй мундаг явж байгаа маш олон хүмүүс байна. Тэр хүн дундаас одоо манай залуучууд бизнес хийж байна. Тий. Охтууд маань одоо бид нар жишээ нь өнөөдөр одоо бүжгээр ингээд бид нар нэг нэгээ танилцсан шүү дээ тий. За тэгэхээр тийм байна. Зарим нь болохоор бас ингээд гадуур гоё аяллаа юм одоо маршруттай тийм кемпинг аялал юм уу эсвэл өөр гоё аяллуудаараа хамтарч баг болж ижил сонирхлоороо зарим гоё уулын талж байна тийм ийм юмнууд манай залуучууд одоо бүр аягүй гоё хийдэг. Манай солонгост байдаг зарим нэг залуу маш мундаг хүмүүс байна. Одоо шал өөр. Амар өөр. Нэр нэг үе бодвол айгүй өөрчлөсөн тий. Өөд идэх нь айгүй баг. Ер нь бол хүн 7 хоногт гэр бүлээсээ одоо гэр бүлтэйгээ бол угаасаа байнга хамт байгаа. Гэхдээ 7 хоногт ядаж 1-2 удаа ч юм уу яг ингэж бүүнээрээс биш нийгмийн харилцаанд ормоор байгаа байхгүй. Тэг чи тэндээс мэдээлэл авдаг, мэдээлэлээ солилцдог, тэнд тийм гоё юм байд юм байна гэж үздэг. Тэгэнгүүтээ улиралдаа нэг хүүхдүүдтэйгээ гарч гоё газар руу явдаг ч юм уу тий. Тэр цагийг аягүй сайн харж юм тий. Тэгэхээр бид нараас аягүй тийм зөв алхам хийж जैन тий. Өөрсөндөө аягүй тийм гоё ингээд нөгөө өөрсдийнхээ эрүүл мэндэд ингээд хөрөнгө оруулалт тийм ингээ амт хамт олон болоод тэгээд аягүй гоё биентэйгээ ингээд ярилцаад үчир нийгмийн харилцаанд ороо явдаг шүү дээ бид нар чинь. Яг үнэндээ ингээд яг би бол жишээлбэл ингээд өмнө нь ингээд янз бүрийн ажил хийжсэн гэсэн сургуулийн хамт олон гэж л байжсэн тий. Яг тэрнээс ч ингээд бүгд бас найз болохгүй шүү дээ. Яг бүгд санаас тэл нийлж чадахгүй юм чи. Тэгээд яг тэндээс нөхөрлөлийг олоод ингээд гоё амьдралын найзууд олсон. Гэхдээ нөгөө л завгүй амьдралынхаа режимд явгод тэр болгон уулзаж нөгөө банк яриа хөөрөйд чадахгүй. Тэгмүүд одоо ингээд ангийнхантайгаа хичээлээ заагаал те. Баг кофеныхон таймыг хүлээгээд байгаа юм шүү. Багшийн хувьд те. Баг би өөрөө ингээд яг зааж байгаа ч гэсэн эргээ та хэдээсээ суралцаал яваад байгаа байхгүй. Тэгээ би энд амар гоё юм баярлаад байгаа би. Тэгээ магадгүй яг та хэлсээр ижилхэн заавал юм бүжиг байх албагүй шүү дээ. Тэгэхээр өөр ямар нэгэн ижил сонирхолтой юм байна. Заавал ярьж ич угаасаа гаргах нь шүү дээ. Бид нар чинь тус тустай амьдралдаа гараад бид нар тус тусынхаа амьдралыг ингээд яг нь бидний зүгээр нэгтгэж байгаа юм болохоор одоо багшийн сургалт байгаа байхгүй. Тэнгүүд эндээс бид нар гоо зүй мэдрэмжээ авахаас гадна бас мэдээлэлээ солилцсон, стрессээ тайлна гэх тэнгүүд нөгөө авж байгаа мэдрэмж нь нөгөө өгж байгаа төлбөрөөс амар ингээд давсан тийм гоё юм байгаа байхгүй юу тийм. Тэгэхээр тийм болохоор ер нь бол олон ээжнэр хамрагдаасаа тэгээ ээжнэр гитгүй мундаг жоох охтууд гэсэн зөндөө байгаа шүү дээ. Тэр чинь ингээд тэр болгон хамрагдаад их юм бол энэ олон хүмүүсээс мэдээлэлээс айгүй аваад те ингээд цаашдаа ингээд ер нь бүх юм ч гэсэн гоё болох боломж. Тэгээд явандаа тэгээ багшаатаа эрэгтэй хүн авахгүй дээ. Эрэгтэй хүн авах юм бол ботных болдог. Бас ингэ би өөрөө бас ингэ бүжиглэх юм дээр хобби таа. Багасаа яг нөгөө амар мундаг яа баагчсан урлагийн үйлслийн нэг явж идэг хүн байдаг шүү дээ. Тэнт явж идэг хүн. Нэг юм болгон дээр явж идэг хүн байдаг шүү дээ. Тэр нь би байсан. Тэгээд нөгөө өөрөө одоо ингээд нэг юм ажил хийж байгаа мөртлөө бас ингээд би юм одоо бидний чинь ажил бол хөдөлгөөн биш юм билээ шүү дээ. Тэгтэл одоо ингээд нөгөө би гүшөөл, хоён хуурал ингээд амар тэгээд одоо багшийн хичээл би одоо яг 2 дахь сараа явж байна тий. Тэгэхэд бол хоён хуурал багасж байна. Энэ нуруунд дээр байсан нөгөө энэ гатууд юмнууд багасж байна. Тэгээ одоо нөгөө эмгтээлэг юм маань одоо ингээд цаанаас ялгарч байна. Эмгтээлэг юм байна. Хамаг хүмүүс тэр одоо ингээд манай заяа нэг сугаал байж. Анги дараа бид нар айгүй аюултай яг юм байсан байхгүй одоо ингээ ярихад байна шүү дээ. Яа да багштай бид нар уулзаа, танилцаад Солонгост л таньж байгаа шүү дээ. Бид өмнө 5 мөрдний танилцууд биш үү? Тийм шүү дээ. Саяхан танилцаад ингээ 3 сарыг хамт өнгөрөөжгаад бид нар хараа нөгөө хүнд нэг юм байдаг гэдэг шүү дээ. Мэдхгүй байгаагаа мэдхгүй яваад байгаа гэдэг нь хамгийн том аюулаа гэж хүнд те. Хүн өөртөө дайсан байдаг гэдэг шүү дээ. Хүн өөрөөрөө ялан дэлэн тийм хүн өөртөө дайсан. Гэхдээ би одоо жишээлбэл энэ багштай ингээд уулзаж хахад өмнө нь ингээд уян хатан байдлын те тэр юу гэгээд бид нар хэдий посткаст сонсдог ч гэсэн яг өөрийн бие дээр хийж үзээд сунааж үзээд бие дийлчихгүй байгаа гэдгээ мэдчихэж байгаа хгүй өнөөдөр. Өмнө нь бол бие дийлчих юм чигээ бодоод явуулсан болохоос мэдхгүй байсан байгаа хгүй. Гэтэл багш бол өөрөө бол 10 зүс сив гэл одоо цээжин дээр шахаад ингэж нэг сүнайлгана ингэж гадшаанаа нэг сүнайлгана ингээд бид нар
бие даахгүй байгаагаа мэдчихэж байгаа байхгүй тий. Тэгээд дараа нь өөрийнхөө одоо хаана илүү их юу тий булчин чангарсан байгаагаа бас мэдчихэж байгаа юм. Тэгээд дараа нь ингээ бид нар октоудаар ингээ ярилцаад суухтаа би энэ тухай мэдэхгүй байгаа юм биш үү гэдэг бас мэдэхгүйгээ мэдэж аваагүй байхгүй. Өөрөө өөрийгөө таньж олж аваад байгаа байхгүй бид нар. Тэгэхээр яг энэ цаг үеч маань бид нар тасглаасаа гадна энэ яг биентэйгээ хамт суугаад энэ ярилцаж байгаа энэ цаг маань үнэхээр бид нар өөрсдийгөө олж аваад би хэрхэн би хүмүүс сайн байх вэ? Дараа нь би хэрхэн сайн ээж байх вэ? Бас тэгэл бид нар гэр бүлийн харилцаа ярьдаг шүү дээ. Хэрхэн сайн ээж байх вэ? Сайн хан байх вэ гэж ярихаар би өөрийгөө мэдхгүй чадахгүй байгаагаа мэдрээд өөрийгөө өөрчлөх нэг тийм том гарц болоод байгаа тийм үү? Ангийн дарга юм аа. Бүх юм би дүгнээд хэллээ. Баярлалаа баярлалаа. Тэгээд сэтгэлдээ сүүлийн юу яагаад тийд юугаа тусаа тийм одоо жоохон урталцсан явж байгаа. Түрүү нөө анхаа хичээлсэн шүү дээ. Би ингээл нэм жоохон одоо яг ийм үе дээр явж байгаа октоудтай хараад ингээл уудтай болохоор ингэж хэлмээр байдаг гэж яддаг. Үдээрээ яг тэр үеүдэд давцсан шүү дээ. Одоо бодоход тийм. Тэгэд магадгүй яг дөнгөж ирээд удаагүй уучраа олохгүй байгаа ингээл хүүхд мөхттэйгээ ирсэн ч юм уу тийм. Эсвэл одоо хүүхдтэйгээ наашаа ирэх гээд байгаа гэр бүл ч гэдэм үү. Аль эсвэл одоо төрчөөд нөгөө өөртөө цаг нараа гаргаж чадахгүй байгаа тийм одоо залууч гэж магадгүй тий бидний үеч гэж магадгүй одоо тийм бүсгүүчүүд маань харж байвал манайхаа одоо ер нь юу гэж бодож байгаа нэг ийм л үг хэлчмээр байдаг штэ гэл сүүлийн бүч гэдэг шиг сүүлийн экшн гэдэг шиг зүгээр таад манайр ингэсээ одоо бодоход яг ийм л миг би нэг октоудтай бүсгүүчүүдэд хэлчмээр байд юм да гэж бодсон юм байдаггүй ер нь би бол амкагийн эснийг л амьд юм чи юу гэж гана өөрийнхөө балансаа сайн тэнцвүүл өөртөө цаг гаргах өөртөө өөртөө хайртай байгаараа хайрлаарай гэдэг үгийг амка үгийг мэдчихсэн мөртлөө сая бол бүр өөр төр гүн бүр тэ хайрлах хэрэгтэй юм байна гэдэг. Тэгэл бид нар чинь өөрөө томод хөрөнд биш учраас сэлбэг байхгүй. Тэгэхээр сэлбэг юу гэхээр зүгээр бидний эцсийн дүнд хайрын залуунаас мөн тэгээд амь насл гэрээр харуулж байгаа. Тэгэхээр бид нар ерөөсөө өөрсдөө хайрлахын тулд бүх юмыг ерөөсөө балансыг харуулах хэрэгтэй байна гэдэг одоо ойлгож байна. Ойлгол одоо тэндээс ингээд нэг алхмаа хийгээл явж байна л да. Тэр нэг алхмаа нь юу гэхээр бас одоо хөдөлгөөн байна. Одоо ингээд багшгаа сургалтсуугаад хөдөлгөөн хийж эхлээд ингээд хүмүүсийг харахад ийм амархан хөдөлгөөнүүл гэж ханддаг байсан бол одоо өөрийн биеэр хийж үзээд амар хөлрөөдтэй ингээд чичрээ зогсож явахдаа бас нэг ч гэсэн ингээд нэг шатаар ч гэсэн ингээд явж байгаа юм байна да гэж бас өөрийгөө урамшуулдаг шүү дээ. Урамшуулж яваад тэгээд октоудтай хандаж хэлгээд гисэн шүү дээ. Тэгэхээр саяны амкагийн хэлхийг хэлэнгүүтээ бас нэг юм юу хэлэх гэжсэн. Бити их өөрийгөө хүчлээрээ. Хичээх өөрийгөө тэгэж ядраагаарай. Аанда төлөвлөх юм төлөвлөх хийх юм хийгээ болох юм угаасаа болоо юм. Хит их өөрийгөө ядрахаад хүн чинь амар стрессээр бүр уламж хүчгүй болно. Тэгээд ерөөсөө л тэгэл балансыг л таарах гэж хэлмээрээ. Октоудтай баярлалаа ганагчтай. За ахагч ширээ. Би болохоор ингэж хэлмээр байна. Өөртөө түрүү өөрийгөө хайрлаарай тий өөртөө тийм байгаарай гэд ингээд бүгдөө хэллээ. Тэгээд орчин байдлаа тасах хүний нутаг Монгол Солонгос хоёр ингээд угаасаа бүх юм ялгаатай тий. Тийм болохоор ерөнхийдөө бүх юм яг түрүүний хэлдгээр балансыг тааруулаад тэгээд дүнгүйж төрсөн охтууд юм уу эсвэл жирэмсэн байгаа хүмүүс нөгөө өөрсдөө толгоонд ингээд амар стресс авдаг шүү. Яанаа ингээд гадаадд байгаа штэ би ерөөсө гадаадд байгаа гэдэг юм акцент дээр аюух авангуудаа тэгээд толгоо нь ажилтгүй. Тэнгүүд нөгөө ингээд харах өнцгөө өөрөөр авчдаг. Тэнгүүд нөгөө бүх юм хаалттай болчдөг. Одоо би чадахгүй байх, би болохгүй байх, би мэдэхгүй байх гэдэг нь энэ өнцгөө зүгээр л хогос аваачих тий. Тэнгүүд бүх юм нүдэн дээр чи харагдаад чаддаг юм байсан бол тэгээ чадахгүй юм байсан бол чаддаг болоод ирнэ тий. Мэдэхгүй юм байсан бол мэддэг болоод ирнэ. Хүн болгон анханасаа төгс төгөлдөд байгаагүй шүү дээ. Тийм үү? Бүгд л бид нар анхудаа амьдарч байгаа. Анхудаа байгаа болохоор бүгд л анханасаа суралцж байгаа. Тэгэхээр энэ дагаа болон тэр тусмаа солонгос дагаа одоо ээжүүд байна, охтууд байна, тэр тусмаа оюутан охтууд байна тий. Тэгэл 2 цаг унтаал хичээлдээ гүгэл ингээ явж байгаа энэ мундаг охтууд ингээ харахаар би биширдэг байхгүй. Тэгэхээр эднэр бол та нар энэс илүүт ингээ чадчих байгаа. Бүр энэ одоо бусад орны оюутнуудаас илүү та нар ингээ чадчих байгаа. Бусад хүмүүсээс ч илүү чадчих байгаа тэр чадамжаа зүгээр л өөрийгөө одоо нөгөө өнцгөл зүг харж.
Тэр яана би чадахгүй хаа, болохгүй хаа гэдэг юм дээр ерөөсөө тийм үг өгсөн сангаасаа гаргаж хаянгуутаа бүгдийг чадах юм бол тэгэл бусдын зүгээр easy бол. Ямар гоо бэ? Бас аягүй гоё юм. Би түрүү ингээд хүн болгоно эмгтээчүүдийг тэгэрээ дааш би болохоор тэгж байгаа эмгтээчүүдээ урамшуулаарай залуусаа гэж залуустай хэлмээрээ. Тэ аа тий гоё одоо нэг ядраад ороод ирэх чинь гэрчин замбраагүй хоол хийгээгүй байл бити уурлаарай тий тэр хүн яг түрүүний хэлгээд ингээд завгүй байж байгаа хүүхдээ хараад тий тэр жоохон стресс живвэл бас бити уурлаарай тайвшруулаарай. Тэгээ эмэгтэй хүн ч угаасаа жижигхэн юмд баярлдаг гэж тэгдэг шүү дээ. Тэгээд жижигэн ч гэсэн охтуудаа хайрлаад эмэгтэйчүүдээ хайрлаад баярлуулж байгаа бай гэж хэлье. Тэгээ би энэ өөрснийгээ л гоё хайрлаарай л гэж хэлээ да. Тэглүү яах вэ? Тэр өөрийгөө хайрна гэж хэлдэг шүү дээ. За. Тэгэхээр бид нар ч ингээд цаанаа нэг эмхтэй заяан төрснийх гэл те. Ер нь бол нэг ингээд жоохон нэг хүний хайр халамжаар нэг дутчих гад байдаг тийм талтай те. Тэгээд нөгөө ээж аавынхаа хайранд үлгийдэж ингээд өсөж жагаад өстой ээж аав чинь чамд итгээд ингээд чи чадна гэж явуулсан бахад солонгос тэрэд өөртөө итгэдэг нэг асуудал. Би энийг чадахгүй хаа. Би чадахгүй хаа. Энэ миний хэмжээний юм биш байна гэд. Тэгэхээр яг би чадахгүй байхаагээ бодохоор л чиний яг хүч чинь хагас, хараа чинь хагас, тэгээд хөдлөл чинь хүртэл хагас байх болно. Тийм болохоор өөрөө өөртөө итгээд те би энийг чадна гэх юм бол аливаа гүйцэтгэлээ чанартай, сайн, 100% хийж чадах хэмжээнд чи чадна гэдэгт өөртөө л хэлэх хэрэгтэй. Тэгэх юм бол чамд хүний нутагт амьдрахад бол асуудал ерөөсөн гарахгүй. Чи чадвал бол чиний нөгөө энгийн нэг өгөөд штэ нөгөө бурхан хүнд даах хэмжээнд нь тэр зовлонгийг өгсөн байдаг гэх тэ. Тийм болохоор чи чадна гэж өөртөө итгэх юм бол чи тэр бүх зовлон даван дийлнэ, бүх асуудлаа шийдэж чадна, гүйцэтгэлтэй бүх юмыг 100% чи биелүүлж чадна гэдэгт би бас хүмүүсийг уриалмаар байна. Чи чадна шүү. Тэгээ багшийнхан бас одоо нэг подкаст одоо ч бас подкастаар орно хтоо да. Тэгээд нэвтрүүлэг подкаст болж явж байгаа энэ одоо MSM Talk маань дахин шинээр одоо ингээд одоо эхэлж байна. Тэгээд ийм гоё үзэсгэлэнтэй, ийм гоё эерэг гэдэг үгийг хэлэх аягүй гоё дуртай байгаа би эсвэл үед. Яа тэгэхээр ингээд гар нь ингээд аягүй ховж яриа ингээд аягүй сонсогддог л доо. Эсвэл ингээд надад хүртэл ингээд хүмүүс сайн зүр юм ярьдаг. Би бол ингээд хайддаг хгүй юу, аягүй хайхыг хүсдэг. Тэгээ ямар ч хэрэгцээгүй тийм юм цаг зав зориулахыг бити хичээгээрэй гэж октод бол хэлмээр байгаа. Дээрэс нь өөртөө үнэтэй байх зүйлдээ нөгөө нэг аягүй гоё цаг завхаа зарцуулаарай гэж хэлмээр байна. Тэгэхээр манай октод бол одоо би октод л гэж хардаг. Та нарыгаа тэгээд манай октод бол мэдгүй миний нүдэнд надад бол ирж нэгэн ч одоо тэр чин тэгсэн байлээ штэ гэж тийм ховын яриа би ерөөсөө сонсож байгаагүй. Бидний дунд ер нь тийм яриа ерөөсөө явж байгаагүй. Одоо бодоход ч гэсэн. Тэгэхээр бид нар дандаа л гоё тийм имлэг тэгдэг гинэ. Эн чин ингэдэг гэж тэгэл бид нартэй өөртөө тэр бол руу тэгэж явал ингээм байх. Тэгвэл ингэнтэй гэл нэг юм дандаа нэг юм бүтээлч дандаа нэг юм уурлыг бүтээ гэсэн нэг юм амар гоё оргилсан нэг юм хурцлагдмал нэг юм байгаад байгаа байхгүй тий. Тэгэхээр дандаа л яг энэ ирчээрээ байгаараа бити нэг гоё ингээд бити унтраараа л гэж хэлмээр багш нь бол баярлж байна. Тэгээд ийм гоё хайртай тий та нартайгаа ингээд одоо шинээр дугаар эхэлж байгаа даа үнэхээр талархаж байна. Дахин баярламаар байна. Тэгээд бас одоо баярлалаа. Зөндөө боломжтой бүгдээр дахиад зөндөө гоё ярина. Угаасаа тий угаасаа ярилцсан байгаа. Тэгээд октодтай гэж хэлэхэд бол түрүүнээсээр илүү жижиг шажиг ярианд биш гол зүйлтэй л төвлөрж зорилгоо гоё тодорхойлоорой. Тэгээд би бас айгүйх алдчихсан юм гэхээр айгүйх мөнгө одоод идэгсэн. Амар баг бахтаа тий баг бахтаа ч хоодод их амар том болсон юм. Ер нь ингээл төрөөд удаагүй ингээд нөхөр ганцаараа ажиллаж байх үеийн процессыг бодоход ер нь дандаа л мөнгө бодол хямраад тэр аюу хямраад юм лээ. Баг хөвгтэйг хүртэл гизэн тахлах мөнгө бодол тэгэл бас тэгээд тэр чин эмгтэй хүнд амар стресс болж яг нөхөртөө яаж туслах уу амар хэцүү байгааг нь хараад байгаа мөртлөө яаж амар хэцүү бол байхгүй л яг гэхдээ зовоод ингэж хэлэхгүй ч гэсэн тэрийг нь бид нар мэдрээд нөө амхандаа түших гээд байгаа байхгүй тэрүүгээрээ өөрсдөө бас аягүй их нөгөө зоогоод идэм байлээ. Тэгэхээр миний хувьд бол баг мөнгө бодоорой бүх юмыг амар гоё эргээр бодгож ер нь бол бүгд болд юм байлээ шүү л гэж хэлмээр байна да. За тэгээд зовлонгоо бид жаргалаа бид зовлонтой нэндүрээд гэдэг шиг байдаг шүү дээ. Жаргаж ич зовж ийн гэж бодоод байдаг шүү дээ. Зарим хүмүүс хоёр хөл байна, гар байна, тий? Эд эргэтэн бүртэн байна. Одоо юунаас илүү юу талархах юм? Мөнгө бол зүгээр л
Өнөөдөр өртөө байна яа тийм дахиад маш даван штэ гэж Ийм зайрныг бол басдаг. тийм ийм юм нөө эерэг талаас нь харах хэрэгтэй юм байна. Манай ээж тэгжиг хэлдэг байхгүй юу? Анхаа нөгөө мөнгөөр зохицуулах юм бол угаасаа л зохицуулагдаал ингээл явчихна. Тэгэхээр мөнгө бол проблемч тийм болохоор нэгдүгээрт ирүүл агаарэ. Тэгээд одоо төрөнийх шиг те өөртөө гой цаг гаргаад ингээрэй гэж хэлдэг байхгүй. Тэгээд түрүүн багш хэлж гин нөгөө нэг айгүй их нөө дил сул яриануд бол угаасаа солонгосын нийгэмд яг нөгөө залтаал байгаад байгаа хгүй тэр хүмүүстэй тийм юм бол их байдаг. Гэхдээ тэрийг ерөнхийдөө бол тэнд их стресс зүүн одоо ингээд би ингээд нүүдэлчин монголчуудаар гарч байгаа фэйсбુક постуудыг одоо бид нар баг бүгдээр харахад яг багшийн ингээд нөгөө ярьжсэн тэр юмны зах цухал ингээд яваад байгаа байхгүй тий. Тэгэхээр ер нь бол хов ярина би бинийгээ нэгэндээ танихгүй байгаа хүнийг танихгүй нэгэнд нь уулна ч гэдэг юм уу тэр юм бол одоо ер нь хоцрогдсон шүү тий. Тэр бол амар хоцрогдсон. Багшийн хэлдэг нөгөө эерэг гэдэг үг чинь л өнөөдрийн мод болсон болохоор бүгдээрээ эерэг байцгаар тэгээ багшийнхаа нэвтрүүлэгт өндрөөс өндрөд амжилт хүсье. Тэгээд биднийг аягүй олон харах баха. Тэгээд юу нэ орно шүү. Аягүй олон харах баха тий. Өөр өнцгөөс харагдана бид нэг өнцгөөс ш өнөөдөр ийм үнцэг дараа нь бидний бас нэг өөр талын үнцгийг бас та бүхэн маань хараарай тий. Тийм ээ. Тэгээд хамт байгаараа л гэж хэлээ. Тэгээд бас одоо санал хүсэлт байгаа тий. Өөр бас ярианы гоё сэдвүүд авах юм бол бас гоё бид нөрөө бас холбогдоорой. Тэгээд бас ярилцах зүйл авах юм. Яг зүгээр л нэг амар мундагтаа яриад байгаа юм биш. Зүгээр л мэддэг зүйлээ л хуваалцаад байгаа шүү дээ тий. Тэгэхээр нөгөө өөртөө авч шингээдэг чинь бол одоо мэдлэг биш гэдэг байгаа юм байна л да. Жохон ч гэсэн юмыг олсныгаа бусадтайгаа хуваалцсан гэдэг мэдлэг гэж байгаа юм байлээ. Тэгэхээр энэ бас айгүй гоё. Манайхан дандаа нэг юм мэдлэгийг түгэж байгаа байхгүй. Бас үзэж байгаа хүмүүсийг бид нартэй нэг дээрээ гэж уриалмаар байгаа аахгүй юу? Яагаад гэвэл бид нар өнөөдөр энэ чинь зургуул авч ин магадгүй дараад нь бүр 20 30-уулаа ингээд гой заалан цуугаад ярьдаг болох байх гэж бодож байна. Тэгээд бид нартэй нэгдээд болохгүй л та манайх бид нартэй нэгдээд нэг өдрийн хичээлч гэсэн хамт суугаад үзээрэй. Тэгээд маш их ирч хүч энергийг бас авахлна гэдгийг амлаж байна. Тэгээд бид нартэй нэг дээрээ гэж хэлмээр байна. За баярлалаа. Хэдүүлээ өндөрлөхөө тий. За баярлалаа хамтасан. Баярлалаа. За их шаарай.